Заримын төрөг үзэгчтэй хариуцлагатай нийгмийн төлөө нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэж байна. Тэгэхээр яг одоо Монгол улсын хамгийн тулгымцсан асуудлын нэг болох агаарын бохирдлын асуудлыг бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ онцлог хүргэх гэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочлоор нийслэлийн засадраа орлогч Батбай Солон оролцож байна. За танд энэ орой мэндийг хүргэе. За та бүхэндээ ч гэсэн орой мэндийг хүргэе. Тэр одоо бид бас агаарын бохирдлын асуудлыг ер нь жил болгоно л ярьдаг. Энэ бол тулгымцсан асуудал. Жилийн 4 улирал бид энэ асуудлаараа ер нь зөвлөгөө уулзалт бас ажил одоо арга хэмжээ авч хэрэгжүүлж байна л да. Тэгэхээр бас агаарын бохирдлыг буруулах үндэсний бас чуулган болж өндөрлөлөө. Тэр ер нь яг энэ агаарын бохирдлыг бид одоо цааш тэр нь яаж бууруулахар байна вэ? За одоо яг нийслэлийн зүгээс эхлээд нь хийж хэрэгжүүлж байгаа ажилтаа эхлээд нь бас танилцъя гэж бодож байна. Хүн амын тэлэлт маань өнөөдөр нийт Улаанбаатар хотын хүн амын 59 орчим хувийг буюу 220 гаруй мянган өрхайл, төвийн дулаан, төвийн бохир, цэвэр усанд холбогдоогүй ажиллаж амьдарч байна. За дээр нь нэмээд яг энэ одоо дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй бас бүс нутгуудын орон сууц одоо сууц хэлбрээрээ том, бага, дунд оврын одоо халаалтын зуух гэхэд л одоо саяны миний хэлдэг бүсэд 3400 орчим байна. Энэ бол одоо зарим нь 10 кВт хүртэл 10-аас 100 кВт хүртэл тэгээд 100-аас дээш ихэр бүхэл бүтэн хороол халаах хэмжээний одоо халаалтын 100-ууд ажиллаж байна. Энэ одоо бүс нутагт гэр орооллын ахуйн хэрэглээний 100, за саяны хэлдэг 3400 орчим халаалтын 100 нийтдээ жилд 1.1 сая тонн түүхийн үрс хэрэглэж байна. Тэгээ энэ өнөөдөр бол нийтдээ бид нар жилийн 4 улиралд бараг 100 орчим градусын хооронд амьдарч байна. Өнөөдөр хамгийн өндөр юу гэдэг халуун температур гэхэд л зарим хэсэгтээ бол бараг 50 орчим градус хүрч байна. Хамгийн бага одоо үнэлэхүй бага манай цагуур орчны шинжилгээний газраас өгсөн Улаанбаатар хотод хасах 49 хүрсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ 100 градусын хооронд амьдарч байгаа иргэдээ бид нар түүхийн үрс хэрглэж болохгүй. Одоо шууд өнөөдрөөс одоо зогсоо гэх одоо боломж төрд бол тий. Хүн амынхаа одоо 50% нь бараг Улаанбаатар хотод амьдарч байна тийм ээ. Эргээд манай утаа энэ агаарын бохирдол хаана юунаас эхэлтэй вэ гэдгийг бид нар өнөөдөр үндэсний чуулганаар авч хэлэлцлээ. Яагаад хүн амын Улаанбаатар хотын хүн амын 50-аас илүү хувь нь энэ одоо бүсэд амьдраад түүхийн үрс хэрэглээд нэг гэхээр шууд одоо ажил, орлого, тогтмол орлоготой шууд холбоотой. Жишээлбэл одоо моргэж зээл гэдэг бол бид нар ярьж байна. Өнөөдөр хэтэл зарагдаагүй 30 гаруй мянган орон сууц байж байгаа. Тэгэхээр тогтмол орлоготой ажилтаа байж иж бид нар энэ асуудал бүрэн одоо шийдэгдэх ёстой юм аа л гэдэг үндсэн нэг одоо ойлголтод бол бүх төвшөндөө хүрч байгаа. Тийм учраас бол одоо Монгол улсын төр засаг нэг л одоо зүйл рүү бас хамтдаа тэмүүлэх ёстой юм байна. Энэ бол иргэдээ ажилтаа орлоготой амжиргааныхын төвшин баталгаатай тэгээд эргээд тэр одоо төр засгаас хэрэгжүүлж байгаа аж ахуйн одоо үйл ажиллагаа бусад одоо үйл ажиллагаагаар ч гэсэн баталгаатай байх хэрэгтэй байна л гэж. За түүхийн үрсийн хэрэглээг бол 100% хязгаарлаж болохгүй. Яагаад гэвэл гэр оролт айлуурх амьдарч байгаа айлуурх дандаа түүхийн үрс хэрэглэж байна. Орон сууцд орох боломжгүй, халаалт бас цахилгаан хаалгаар хэрэглэх боломжгүй. За нийслэлээс бол биднээс өмнө мэдээлж илээсэн. За яг тэр тухайн бүс орчмын айлуурхуудыг бас газраа те хашаага орон сууцаар солих гэдэг юм уу бас орон сууцжуулах ажлыг хэлүүлээд байгаа. Өөр цаашаа яах вэ? Сайжруулсан түлшээ одоо өргөжлүүлэх үү? 100-га тараах уу? Одоо өнгөрсөн хугацаанд бол асар их хэмжээний бас арга хэмжээ зохион байгуулад үр дүнгүй байна гэсэн шүүмжлэл бол иргэдэд байгаад байгаа шүү дээ. Тэр эдгээр ажлыг цааш үргэлжлүүлэх үү? Ер нь бол ганцхан төрлийн аргаар ч гэдэм юм уу нэг одоо үйл ажиллагаагаар энэ агаарын бохирдолтой, орчны бохирдолтой бид нар тэмцэх ямарч боломж. Бүх төвшөндөө зэрэг бүх төрлийн одоо арга хэмжээ, тухайн одоо бүс нутаг, тухайн одоо айл өрхөд таарсан одоо технологи, таарсан үйл ажиллагаа явуулж иж бид нар үр дүн төрнө. Хамгийн сүүлд бид нар яг энэ агаарын бохирдлыг бууруулах энэ ажлын хүрээнд нэлээд томоохон одоо зорилго тавьж байгаа. Ерөөсөө энэ бохирдуулагч их усүрийг өөрсдөө бид нар санхүүжүүлэхгүй гэж. Жишээлбэл нийслэлийн өмчт одоо байгууллагууд уурын болон халаалтын зуухууд байх. Энийг одоо бид нар зогсоё. Энэ яг тэгэхээр халаалтын
улиралд бол маш их хөрөнгө зарж байгаа. Тэгвэл бид нар байгаль орчин дээлтэй тэр одоо технологиор солих эсвэл төвийн дулаан холбох. Тэгээ яг энэ одоо ажлын хүрээнд бид нар энэ 2017-оос 2018 оны хугацаанд бол 33 зуух 50 гаруй объектыг бол төвийн дулаанд холбож байгаа. Ингэснээр бид нар бараг нэг жилдээ нэг 56 мянган тонн түүхийн нөрс хэрэглэхгүй. Нэг яг шууд хаяж байгаа утаагаараа тооцохоор бид нар нэг 135 мянган тонн яг энэ агаарын бохирдол буюу бидний нөгөө хэмждэг 6 төрлийн бодис нөгөө тоосонцор буурах бололцоотой. Би зүгээр энэ төлж байгаа нүүрснийхний хэмжээг авч үзэхэд нэг 10 орчим хувиар яг энэ одоо түүхийн нүүрсний хэрэглээнээс үүсэж байгаа агаарын бохирдлыг бол бууруулж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр цаашдаа миний саяны хэлдгээр төр өөрөө энэ агаарын бохирдлыг үүсгдэг одоо нөхцөлийг бүрдүүлэхгүй л бай гэж. Эхний ээлжинд өөрсдөөс эхлэх. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган дээрээс олон хүмүүс үнтэй санаачлагыг бас шүүмжлэг илэрхийлж байсан. Тухайлбал яг одоо энэ чиглэлээс залуучууд нэгдээд утааны эсрэг ээж аваад гэх төрийн бас байгуулад явж байгаа. Эдгээрээс одоо за түүхийн нүүрсний хэрэглээ болооч. За энэ үндэсний хөтөлбөр бол ерөөсөө мөрөөдлийн чагсаалт юм а гэдэг ийм төлөв шүүмжлээд байсан шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ дээр одоо үндэсний хөтөлбөр үнэхээр бодит байдлыг хэрэгжих тийм амьдралдаа нийцгүүц тийм чагсаалт биш юм уу? За үндэсний хөтөлбөр бол би нэг зүйлийг тодруулж хэлэхэд бол энэ бол дунд хугацааны энэ хөтөлбөр байгаа. Тийм учраас юу гэдэг өнөөдөр магадгүй зарим одоо зүйл нь одоо юу гэдэг мөрөөдлийн чагсаалт санагдчихж магадгүй. Гэхдээ бид нар бүх энэ бол үндэсний хэмжээний энэ зөвхөн одоо юу гэдэг агаар бохирдол үүсгэж байгаа 2-3хан их усүртэй тэмцэх асуудал биш. Ерөөсөө энэ агаар орчны бохирдлыг бууруулахад бид нар ямар одоо үйл ажиллагаа хийх ёстой юм бэ гэд бүх салбарын яамд бүх одоо салбарын мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн саналын хүрээнд боловсрогдож Монгол Улсын засгийн газраар батлагдсан. Энэ бол бас л анхны одоо алхам, нэлээд том алхам гэж ойлгож байгаа. Яг тэгэхээр бид нар ямар ч байсан агаарын бохирдол, орчны бохирдолтой тэмцэхэд бидэнд бол эрх зүйн одоо баримт бичиг бол багтаагүй. Харин одоо бас цаг үеэ олсон ийм одоо болгон болсон. Дотоод агаарын чанарыг сайжруулах яг энэ одоо ажил явж байгаа. Дэлхийн банкны одоо санхүүжилтээр явж байгаа. Дээр нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар явж байгаа. Юу гэхээр хамгийн ихээр өртөж байгаа одоо иргэд бол нөгөө бага насны хүүхдүүд. Ялангуяа сургуулийн өмнөх одоо боловсрол эзэмшиж байгаа цэцэрлэгт байгаа хүүхдүүдийн асуудал байна. Яадаггүй гэхээр одоо хамгийн идэвхтэй амьсгалдаг үе нь өдөр байдаг. Тэгээд тэр үедээ цэцэрлэгийнх нь одоо дотоод агаарын чанар нь бол маш муу. Өнөөдөр бид нар яг өнөөдрийн байдлаар гэхэд 1000 гаруй ангийг дотоод агаарын чанарыг сайжруулах тохиромж буюу HEPA фильтрээр. Тэгээд бид нар яг энийгээ эхлүүлэхдээ бол эхлээд 200 нодлон бол 200 анги танхимд бол суйрлуулсан. Анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн та хамтраад бид нар дотоод агаарын чанар сайжруулах тохиромж тавьсныхаа дараа бол судалгаа хийсэн. 3.2 дахин бууруулсан дотоод агаар. Тэгэхээр идэвхтэй байх үед нь бид нар ядаж үр хүүхдүүдэд төр нь өөрөө хамгаалдаг, гэртээ байх үедээ эцэг их нь өөрсдөө бас хамгаалдаг, гэр орныхоо орчныг одоо сайжруулдаг тийм ээ. Яг тэгэхээр энэ агаарын бохирдол бол ганцхан өдөр одоо юу гэдэг гарч ирээд агаар нь бохирдоогүй. Тэгээ ганцхан одоо юу гэдэг нэг төр гинтхэн солигдоод тэр нь алга болчих ийм одоо процесс биш ээ. Тийм учраас бүх хүний оролцоо, мэрэлт, чармаалт тэгээ хариуцлага энэ бол сахилга бат маш их чухал. Өнөөдөр эдийн засгийн хямрал байгаа энэ үед бол жоохон ч тавьсан одоо хөрөнгөө зөв зөв зарцуулъя л гэсэн ийм одоо зорилготой ажиллацгааж байгаа. За яг агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа 2008 оноос яг төсөл санхүү яригдж эхлээд тусгайлан бас
хөрөнгө зараад ажил арга хэмжээр хийж хэрэгэлсэн байдаг. За яг энэ ч болохоор нэг санхүүгийн бас зарцуулалтын талаар мэдээллийг чуулганы бас үеэр танилцуулж ирсэн л да. Тухайлбал 2011-ээс 2016 оны сүүлийн 5 жилийн хугацаанд за яг төсвийн урсгал зардлаас бол 97.7 тэрбум төгрөгийг гаргаад. За 2000 гадаадын бас зээл тусламж байгаа 2008-аас 2016 оны хувьд 660 орчим сая Америк доллар гаргасан гэд гаргаж байгаа хөрөнгө санхүү бол иргэдэд маш их хэмжээний сонсогдоод байна. Бодит гарч байгаа үр дүн бол бага байгаад идэг л да. Тэгэхээр ер нь одоо энэ жилийн хувьд одоо яг хичнээн нийслэлээс төсвөөс яг хичнээн хэмжээний төгрөг зарцуулах бай. Яг одоо бодит үр дүн бас иргэд хүсээд байна шүү дээ. Тэгээ энэ ажлыг авсны дараагаар бол яг энэ агаарын бохирдол зарцуулсан хөрөнгийн хэмжээг одоо хараад бол бас нэлээд цочирдсан л доо. Энийг ч гэсэн иргэдэд бас нэлээд нээлттэйгээр илэрхийлж ирсэн. Тухайн үед аваад үзэхэд бол нэг 176,100 тараасан байт. Энэ нь бол нийт одоо өрхийн бараг гэр оролт байгаа өрхийн бараг 90 гаруй хувийг хамарч. Тэгээ өнөөдөр бид нар тооллого хийгээд үзсэн нэг 10-аас 20% нь л байна. Байгаа нь хэрэглэхгүй. Тэгэхээр энэ бол ард түмэн нийслэлчүүд төрийн бус байгууллагууд одоо энэ агаарын бохирдлын хөрөнгө зарцуулах хэвээр хөрөнгийг бол өргүү зарсан юмаа гэдэгтээ бол би бол 100% санал нийлж байна. Тэг яагаад хэрэгжүүлсэн төсөл нь ард түмэнд хүрээгүй юм бэ гэдэг. Тэгэхээр буруу бодлого, буруу төлөвлөлт, буруу хөрөнгө оруулалт болж ийл гэж. Нийтдээ нэг 10 жилийн хугацаанд өнгөрсөн одоо таны хэлдэг 8 оноос өнөөдөр 17 хүртэх 10 жилийн хугацаанд 2016 оны 8 сарын байдлаар би ингээд үзэхэд 220 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгэхээр үнэхээр харамсмаар тоо. 2016 онд ажлаа аваад 2017 оны төсөв батлагдахад үндсэндээ нэг 3 тэрбум төгрөг л батлсан. Тэгээд сүүл тодтглохлоор нэг 3.8 тэрбум төгрөг болгож өнөөдрийн тэр гаргасан шийдвэрүүдэд хэрэгжүүлэх ажилд багахан ч гэсэн чамлтгүй энэ хөрөнгийг нийслэл баталж хэрэгжүүлж. Өнөөдөр агаарын бохирдлын их усрээс ордог одоо татвар хураамж бүрэн зарцуулагддаг. Энэ нэг жилдээ нэг 30 орчим тэрбум төгрөг хуримтлагддаг. Агаарын тухай хуулиар энэ одоо хөрөнгө яг агаарын бохирдол зарцуулах хэрэгтэй. Энэ жил ерөөсө 5 тэрбум төгрөг батлагдсан. Тэгэхээр үндэсний чуулган дээр сая ямар асуудал яригдсан гэхээр энэ одоо тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ агаарын бохирдол зарцуулдаг энэ одоо хөрөнгийг яг агаарын бохирдолд зарцуулъя. Тэрэн дээр нь харин одоо төрийн бус байгууллага иргэд маань нээлттэй оролцоод саналаа ирүүлээд тэрний үр дүн өнөөдрийн чуулган баг. Энэ бол иргэдийн төлөө зөв зүйлд зөв одоо хөрөнгийг зарцуулъя гэсэн ийм одоо зорилго агуулсан чуулган боллоо гэж би бол дүгнэж байна. Яагаад тэгэхээр хаанаа хариуцлагатай вэ, сахилга баттай вэ, төрөн ч гэсэн, иргэнэн ч гэсэн, төрийн бус байгуулган ч гэсэн. Энэ нь өөрөө тэр татвар төлөгчдийн хөрөнгө, бусад одоо зээл тусламжийн хөрөнгө зөв одоо зүйл зарцуулагдаж хэмнэх ёстой бол хэмнэж, зарцуулах ёстой бол зарцуулах. Энэ одоо зүйл рүүгээ зөв болдролд орё л гэсэн. Бүгднгийнх нь санал бол нэгдэж байгаа. 90% хангах тэр 100-ын 70-аас 80% хайчч ба бизнес болоод явчихв. Тэгээ ер нь бол нэг зүйл дээр хатуу аль нь төрч вэ, иргэнч вэ, аль нь хатуу байх хэрэгтэй. Сая чуулган дээр ч яригдчих. Төр энэ бүх одоо зуух гэдэг юм уу, альва тэр халаах системийг үнгүү тараана гэдэг бол маш буруу гэдгийг манай олон улсын байгууллагч тэр энэ одоо оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагч тэр хэлж байгаа. Яагаад буруу? Өөрөө хариуцлага хүлээж өөрийнхөө одоо гэрийг дулаан байлгах хэвээр хүн маань үнгүү юм өгөхөр тэр бол одоо үр дүнгээ өгөхгүй байна л гэсэн дүгнэлт өнөөдрийн одоо байдал харуулдаг. Жишг гудам 31 айл нэгдээд нэг гудамд ганцхан халаалтын систем. Үндсэндээ 30 гаруй яндан бууж. Яг энэ хэлбэрээр явуулах жишг энэ төслийг бол хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ одоо үр дүнгээ өгвөл ер нь цаашдаа хот энэ тал дээр л дэмжих гэж. Тэр гарч байгаа жил болгон төлж байгаа шүү дээ. Нүүрсэнд өгж байгаа мөнгөө бага багаар. Тэгэхээр энийг манай байгаль орчин аялал жуулчлалын яам хот Монголын банкуудын холбоо хамтраад журам гаргаж байгаа. Энэ засгийн газар ороод байгаа.
нөгөө цэвэр технологиор байгаа технологиг хэрэглүүл урт хугацаатай маш бага хувийн хүүтэй энэ нөгөө дэлхийн улс орнуудад өгöd байгаа нөгөө сангуудаас өгж байгаа хөрөнгөийг татаж оруулж ирээд бид нар иргэдтэй бас өгье. Цэвэр технологиг дэмжих. Тэр нь өөрөө байгаль орчинд ээлтэй хүний эрүүл мэндэд халгүй ийм одоо технологиг дэмжих, ийм сан. Тэгэхээр бид нар энийг засгийн газар дээр хэлэлцүүлсэн. Ногоон зээлийн сан гэж ярьж байна. Тэгэхээр бид нар энэ одоо журам батлагдаад явбал иргэд болцоод байгаа. Банкуд бол эхнээсээ оруулаад ирсэн байна. Жишээлбэл Хас банк ногоон зээлийн сан оруулаад ирсэн. 24 бом төгрөг хин ногоон технологи өөрөө байгаль дэлтэй технологи дэмжиж чинь тэр бага хувийн үедээ урт хугацаатай жишээл авах болцоод. Зарцуулсан мөнгөний хэмжээгээр дүгнээд үзэх юм бол тэр хэмжээгээр үр дүн гарах гэсэн хүлээлт бол иргэдэд байгаа. Яагаад энэ агаарыг өнөөдөр бизнес гэж хэлээд байна гэвэл түрүүн байгаль орчин аялал жуулчлалын сайдаас онцолж байсан. Цэвэр агаар сам гэж байсан 2015 онд татан буйгдсан, удирдлагууд нь бас мөнгөний хэрэгт холбогдоод шүүх цагдаагаар явагдсан. Эргээд энэ утаад зарцуулах мөнгөний тодорхой хэсгийг тэр өөр төлбөр төлөхөд зарцуулсан гэд. Энэ бол өнөөдөр утааг ерөөсөө бизнес болгоцсон гэдгийг бол тод жишээ байгаад байна л да. Олон улсын байгууллагаас бас нэг бидний бас нэмзэглэмээр нэг үг хэлсэн нь утаада тэмцэж эхэлснээс хойш өнөөдөр хүүхэд 18 нас хэдийн хүрчихсэн байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид бас өнөөдөр утааг бол заавал энэ онцгойл ярих шаардлага байна гэдэг үднээс бол бид энэ удаад ярилцлагаас онцолж байгаа гэдэг бас хэлье. Агаарын бохирдлын хохирогчд нь иргэд бид нар бүгдээрээ. Хоёрт нь агаарын бохирдлыг үүсгэгчд нь иргэд бид нар бүгдээрээ байна. Одоо юу гэдэг хотын захиргаа юм уу, засгийн газар их хурлын гишүүд ч юм уу, сайд дарга нар нь өөр агаараар амьсгалаад иргэд нь өөр агаараар амьсгалж гин гэж болохгүй. Тийм учраас аль нь бүгдээрээ жишээл машин унаад явж байгаа нэг иргэнч байсан агаарыг бохирдуулагч. Өөрөө агарын бохирдлын бас хохирогч. Үнэхээр одоо өнөөдөр бас хэд хэдэн чухал одоо шийдвэрүүд гаргацсан. Тийм учраас үндэсний чуулган дээр Монгол улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч за мөн танилцуулга хийсэн бүх хүмүүс, саналаа хэлсэн бүх иргэд төлөөллүүд хамтарч энэ асуудлыг бол шийдэх нь ерөөсөө л ганц гарцсан. Ерөөсөө л иргэн бүрийн оролцоо, аж ахуйн нэгжүүрийн оролцоо, ялангуяа энэ төрийн зөв бодлого, зөв одоо үйл ажиллагаа энэ одоо үр дүнд хүрнэ гэж. Тэгэхээр хэрвээ төр бас буруу бодлого явуул өнгөрсөн хугацаанд шиг одоо бас их хөрөнгийг зарцуулаад бага одоо үр дүнтэй байна. Иргэд маань бас л одоо олон жил хүлээн хордно. Тийм учраас энэ үндэсний чуулган дээр яригдсан энэ асуудлуудаа албан тушаалт нь нэг хүн бүр, байгууллага бүр хариуцлагатай энэ ажлаа хийх нь зүйтэй л гэж. Тэрэнд нь одоо иргэд маань бас дэмжлэгтэй өөрийнхөө оролцоог бас нэмэгдүүлээд төрийн бус байгууллагууд нь бас эрхээ зөв хамгаалаад хяналтаа тавиад явах нь аль альных нь үр дүн нэг л одоо зорилготой. Бид нар нэг агаараар амьсгалж байгаа учраас бүгдээрээ агаараа цэвэрхэн эрүүл, аюулгүй сайхан ногоон Улаанбаатар хоттой байхын төлөө бүгдээрээ одоо зүтгэх нь зүйтэй л гэж хэлмээр. За ярилцсан танд маш баярлалаа. Баярлалаа. Тэр үзэгчтэй та бүхэндээ бид өнөөдрийнхөө хариуцлагатай нийгмийн нэвтрүүлгээ хүргэлээ.